Улсын хурлын хаврын чуулган нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар халамж эзэндээ хүрч хугацаатай хэрэгжиж тодорхой үр дүн гардаг болох юм а. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аяны нээлт боллоо. Жил бүрийн 4-р сард энэ аяныг гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас зохион байгуулдаг боломжтой юм а. Энэ жилийн тухайд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил, хиймэл оюун ухааны хэрэглээ ба захимжилт урайндор аяныг өрнүүлж байна. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн 5 багц хуулийг улсын хурлын хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол улсын төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалыг мөн хийж байгаа юм байна. Жайко олон улсын байгууллага өвсний үндэс хөтөлбөрийн дэмжлэгээр Монгол дахь бие даан амьдрах төвийн чадварыг хөгжүүлэх төслийг 2023-аас 2026 он хүртэл хэрэгжүүлэхээр зорж байна. Төслийн удирдлагуудтай гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд инх хамгаалан уулзлаа. Бие даан амьдрах төвийн үйлчлэгийг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдаас хараад бус санхүүгийн эрх чөлөөтэй амьдрах боломж бүрддэг байна. Анх удаа орон сууц авж буй залуу гэр бүл олон хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй нийслэлээс орон нутг руу шилжиж байгаа зорилт төлгийн иргэдээ орлогод нийцсэн орон сууцаар анхах нь манай улсын засгийн газар орон сууцчлалтын үндэсний хорооны нэн тэргүүний зорилт юм а. Дэлхийн банкны судалгаанд манай улсын орон сууцны бодлого нь систем уялдаа холбоо мó худалдаа авах чадварт нийцэхгүй орон сууцны үн өндөр байгааг онцолжээ. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга мөнх цул олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарлиз Боллонтой уулзлаа. Тус байгууллага нь Монгол улсад гендер суурилсан хүчирхийлэлтэд дэмжих үйл ажиллагааг бэхжүүлэх төслийг 2019-оос 2023 онд хэрэгжүүлсэн. Төслийн 2 дахь хэсгийг Канада улсын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон байна. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд инх хамгаалан Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексей Служискитэй уулзсан тэтгэврийн шинжилгээний бодлогын хувилбаруудад хийсэн дүн шинжилгээтэй танилцлаа. Монгол улс Европын холбооны хүний эрхийн яриа хэлэлцээ сэдвт уулзалт гадаад харилцааны яамд болсон юм а. Монгол улсын засгийн газар 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж ядуурлын түвшнийг 2 дахин бууруулах зорилтыг тусгаад байна. Манай улс Азийн хөгжлийн банктай хамтарч олон нийтийн оролцоонд түшгэлсэн урт хугацааны тусламж үйлчлэгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь дуршилтын төслийг 2020-оос 2024 онд хэрэгжүүлж дууслаа. Төсөл хэрэгжих хугацаанд ахмадуудад эрүүл мэнд халамжийн үйлчлэгээ үзүүлэх зохиц үнэлгээг хийсэн байна. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам эрчим хүчний яамнаас хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чуулган 2025 хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх санхүүжилтийг тодорхой болгож нэмэх хэрэгтэй байгааг хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд онцолж байна.